Дараагийн мэдээг танилцуулъя. Дэлхийн хүн амын 10%-ийг эзлэх хамгийн баян хэсэг нь дэлхийгээр нийтэд тулгамдж байгаа дэлхийн дулаарлын 3.2-ыг үүсгэхэд нөлөөсөн ийм гин буруутнууд болохыг судалгаагаар тогтоосон байна. За баян чинэлэг хүмүүс бол ихээхэн өндөр хэрэглээтэй байдаг. За энэ хэрэглээнээс болоод асар их нүүрс төрөгчийн давхар эслийг ялгаруулж байдаг юм байна. За мөн тэдгээр хүмүүсийн оруулж байгаа хөрөнгө оруулалтанд 70 утгаараа нүүрс төрөгчийн давхар эслийг дэмжиж байдаг. За энэ нь бол эргээд дэлхийн дулаарлалд нөлөөлж өнөөдөр бидэнд тулгамдж байгаа цаг уур болон уур амьсгалын өөрчлөлтийг бий болох гол нөлөөллийг үзүүлж байгаа юм байна. За тухайлах юм бол энэ баян чинэлэг хүмүүсийн хийж байгаа хөрөнгө оруулалтаас болоод халуун болон ган гачгийн тоо эрс нэмэгдэж байгааг бас судалгаагаар тогтоосон байна. За мөн тэдний энэ нийгэмд үзүүлж байгаа нөлөөллийг нь бусад орлогын бүлгүүдтэй харьцуулж үзсэн байна. За тухайлах юм бол дэлхийн дундаж давхаргатай харьцуулахад хамгийн чинэлэг 1% нь 100-д нэг удаа тохиолддог халуун болоход 26 дахин за Амазоны ширэнгэн ган гачигт өртгөд 17 дахин нөлөөсөн гэдгийг бол Nature Climate Change сэтгүүлд бол нийтэлсэн байна. За дэлхийн нүүрсгчллийн бохирдлын бараг тал хувийг бүрдүүлдэг бүгд найрамд Хятад ард улс, Америкийн нэгдсэн улсын хамгийн чинэлэг 10%-ийн ялгаруулж байгаа нүүрс төрөгчийн давхар эсэл нь тус бүр нь хит халууныг 2-3 дахин нэмэгдүүлэхэд хүргэдэг юм байна. За тэдний хэрэглээтэй холбогдуулан чулуутсан түлш шатаах, ойг устгагч үгүй болж байгаагийн улмаас сүүлийн 30 жилийн хугацаанд дэлхийн гадаргуу дунджаар 1.3%-ийн хэмээр халж дулаан босон гэж бас судалгаанд дурдсан байна. За энэ судалгаа хийсэн судлаачид энэ судалгаагаа хийхдээ дэлхийн хүн амын орлогын бүлгүүдээр нь ангилж за тэгээд эдгээр хүмүүсийн ялгаруулж байгаа нүүрс төрөгчийн давхар эслийн ялгарлыг мөшгөх. За энэ нь болохоор өнөөдөр бидэнд тулгамдж байгаа цаг уурын эрсдэс уур амьсгалд хэрхэн нөлөөлөл үзүүлж байгааг нь үнэлсэн байна. За ингэхдээ эдийн засгийн өвдөл цаг уурын загварчлалын аргыг бол ашигласан. За судлаачид бол зөвхөн энэ судалгаанда баян чинэлэг хүмүүсийн амьдралын хэм маяг хувийн хэрэглээ гэхээсээ илүү тэдгээр хүмүүсийн хөрөнгө оруулалтад шингэсэн нүүрс төрөгчийн давхар эслийг мөн онцолсон юм байна. За тэгэхээр тэдгээр хүмүүсийн энэ хийсэн судалгааны үр дүнд судлаачид юу санал болгож байгаа вэ гэхээр цаашдаа энэ уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, за нүүрс төрөгчийн давхар эслийг хэрэглээг бууруулахын тулд бид нэр энэ тэрбумтнуудад зориулсан ийм татварыг бий болгох нь чухал гэж мэдэгдэж байгаа юм байна. За өөрөөр хэлбэл тухайн хүний хөрөнгөний хэмжээгээс хамаарч өсөх байдлаар татвар ногдуулах нь бол эргээд энэхүү баян чинэлэг баялагийг эзэмшиж байгаа хүмүүс уур амьсгалын өөрчлөлтөнд үзүүлж байгаа нөлөөлөлтөө хариуцлага хүлээхэд нь чухал үүрэгтэй гэж харж байгаа юм байна. За өмнөх бас ийм судалгаа хийхдээ за энэ судалгаагаар бол хөрөнгөтэй холбоотой нүүрс төрөгчийн давхар эслийн ялгаруулалтанд татвар ногдуулах нь нүүрс хвчлэлийн хийн нэгдсэн байдлаар татвар ногдуулахаас илүү шудраг татвар гэж үзэж байгаа юм байна. За яагаад вэ гэхээр нүүрс хүчлийн хийн татвар нь бол нийгмийн бүх бүлэглэлд бол харилцсан ялгамжгүйгээр тэгш тогтоогддог. За энэ нь бол бага орлоготой хүмүүст илүү их санхүүгийн дарамт учруулах магадaltaй учраас хөрөнгөнөөс нь хамаарсан ийм татварыг ногдуулах ёстой гэж үзэж байгаа юм байна. За сүүлийн үед бол бас дэлхийн улс орнуудад дэлхий дээр байгаа супер баячууд буюу хит их баяцсан энэ хүмүүст чиглэсэн татварыг нэмэгдүүлэх юм бодлогыг хэрэгжүүлж эхэлж байсан. Гэвч бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп болж дахиж цагаан ордонд эргэж ирснээс хойш бол энэ тэрбумтнуудад ногдуулсан татварыг ногдуулахад татварын асуудал зогсонго байдалд ороод байгаа. За өнгөрсөн жил их хор буюу 20 бүлгийн уулзалтын үеэр уулзалтыг зохион байгуулж байсан Бразил улс 1 тэрбум доллароос дээш хөрөнгөтэй иргэдийн цэвэр хөрөнгөнд 2% татвар ногдуулах ийм санаачлагыг танилцуулж байсан. За хэдийгээр 20 бүлгийн удирдагчид хит өндөр орлоготой иргэдэд үр дүнтэй татвар ногдуулахын тулд хамтран ажиллахаар тохиролцсон боловч өнөөдрийн хүртэл бол энэ талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй байгаа юм байна. За мөн 2021 онд дэлхийн 140 орчим улс үндэстэн дамсан компаниудад татвар ногдуулахаар тохиролцсон. За бараг тал хувь нь доотлол нь 15%-ийн татварыг тэднэрт ногдуулахыг дэмжсэн боловч одоогийн байдлаар энэ талаарх яриа хэлцээ бас л зогсонго байдалд ороод байгаа юм байна. Дэлхийн хамгийн чинэлэг 1%
дэлхийн одоо бусад 95% хуримтлуулж нийлүүлж хөрөнгнөөс бол илүү хөрөнгөтэй байгаа гэсэн ийм судалгааг бол гарч байна. За өөрөөр хэлбэл дэлхийн улс орнуудад нийлэнхүүд нь энэхүү эдийн засгийн одоо тэгш бус байдал нүүрлээд байгаа нь харагдаж байна. За мөн эдийн засгийн энэхүү тэгш бус байдлын улмаас уур амьсгалын өөрчлөлт ч гэсэн зохих хэмжээний нөлөө үзүүлж байгааг энэхүү судалгаа харуулсан байна.